ярилцсан. Тэгээ энэ удаагийн удирдах зөвлөлийн хурал бол өргөтгсөн хэлбэрээр явсан. Манай намын одоо дарга байсан одоо хүмүүсүүд хуралд оролцсон. Дээр нь удирдах зөвлөлийн гишүүд оролцоод тэгээ ерөнхийдөө энэ нөхцөл байдлыг дүгнээд энд үсэд одоо хуваагдсан байгаа одоо хүмүүсүүдтэй уулзаж бас яриа хэлцлийг хийж явах тийм ажлын хэсгийг бол байгуулсан. Ажлын хэсгийн дараагаар нь ажиллаад өчигдөр орой хүртэл ажиллаад өнөөдөр энд орд нөгөө хоёр хуваагт тус байгаа хүмүүсүүд тусдаа хурлаа хийчээд одоо тэдний хурал нь арай дуусаагүй байх шиг байна. Хүлээгээд сууж байна. Ажлын хэсэг нэлээд богино хугацаанд ажиллаж байгаа. Би хэлчихдэггүй. Хүлээж байна. За мэдээж хэлцээрийн хүрээнд ер нь одоо юу ярих бол гэдэг ийм асуудлууд бол нэлээд олон нийтээс зарим хүмүүсүүд ярьж байна, зарим нь одоо хөөрөгдөж ярьж ах шиг байна. Тэгэхээр би энд нэг онцолж нэг зүйл хэлмээр байна. Энэ нь юу гэхээр энэ ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Дээр нь давж болохгүй шугам гэж бий. Өөрөөр хэлбэл давж болохгүй шугам гэдэг нь юу юм бэ гэсэн үг гэхээр энэ бол хууль байна. Хуулийг бид нар давж одоо хэлцдэг, хэлэлцдэг, ярьдаг ийм зүйл бол хаач байхгүй. Тэгэхээр хуулийн асуудал хуулийн тусдаа. Түүнээс биш одоо юу гэдэг ажлын хэсэг гараад бүгднийг хооронд нь суулгаад яриад тэгээ явчихна гэж ойлгож ах шиг байна. Тийм зүйл бол байхгүй. Давж гიშгэж болохгүй шугамуд бий. Тэгэхээр түүний нэг нь бол одоо хууль байгаа. Тэгэхээр хуультай холбоотой асуудлууд хуулийнхаа даваа шийдэгдэнэ гэж ойлгож болно таа бүгд. За хоёр дахь зүйл нь бол өнөөдөр бид нар удирдах зөвлөл юм байгаа. Удирдах зөвлөлөөс гарч ажиллаж байгаа энэ ажлын хэсэг бол төрийн хэрэгт оролцохгүй. Ягаад гэвэл бас гიშгэж болохгүй хоёр дахь ажил бол төрийн ажил тийм ээ. Төрийн ажил засгийн газартай яригдана, их хурл дотроо яригдана. Тэгэхээр энийг бол давж гарах одоо үндэслэл байхгүй гэдгийг би бол хэлье. Тэгэхээр энэ цэвэр улс төрийн намын дотроо яригдах ийм зүйлүүд. Тэгэхээр та бүгд анзаарч байгаа юуны өмнө эхлээд энэ хоёр талд гараа суудсан байгаа Монгол Ардын намаас нийлдэвшээд их хурлын гишүүн болсон хүмүүсүүд нь хоёр хуваагдчихад байгаа учраас эхлээд энэ бүлэг бол нэг болоод хуралдаад төрийнхөө ажлыг хамтдаа ярьдаг энэ нөхцөл байдлыг бол бий болгохын төлөө л ажиллаж байгаа. Энэ байдлаар бид нар ажиллаж байгаа юм. Эвлэрэхгүй бол яах вэ? Эвлэрэхгүй бол яах вэ? Биш. Яаж эвлүүлэх үү гэдэг ажлаа эхлээд яриадах юм. Тэгээд дараа нь дараагийн зүйлийг бол ярина. Өнөөдрийн үндсэндээ Монгол улс орных улсын одоо эдийн засгийн байдал ямар байна вэ гэдгийг бүгдээрээ мэдчихээн. Гадаад улс орны байдал ямар байна вэ? Дэлхийн эдийн засгийн байдлыг бид нар бүгдээрээ харж байна. Сая дэлхийн одоо бүх улс орнууд оролцдог. Дээр нь дэлхийн том бүх одоо эдийн засаг судалгааны байгууллагууд оролцдог. Олон улсын валютын сангийн намрын хурал болоод 26 оны дэлхийн эдийн засгийн өсөлт бол 25 оныхоос бага байна гэж гаргачлаа ш. Тэгэхээр 25 он эх жилийнх бол энэ 25 оныхоос дахиад өсөлт нь бага байна гэдэг чинь манай тийм таатай нөхцөл биш. Тийм учраас эдийн засгийн нөхцөл өссөн байгаа энэ үед бид нар ямар байдалтай явах вэ гэдгээ бид нар бол сайн ойлгох хэрэгтэй. Дээр нь тодорхой бус байдал дэлхийн нийтээр байж байгаа ийм цаг үед дотроо өмнөх тэр тусмаа олон нийтийнхээ олонхын саналыг авсан байгаа ардын нам хоорондоо өмнөд байх нь энэ Монгол улсын эрх ашиг бол нийцэхгүй маа гэдэг нь бол ойлгомжтой учраас одоо намын үеийн дарга нар удирдах зөвлөлийн гишүүд санаа зовж энэ хурлыг хийж ажлын хэсгийг ажиллаж байна. Тэгээ бид нар ажилдаа явж байна. Тэгэхээр үр дүнд хүрэхгүй бол яах вэ? Эхлээд үр дүн хүртэлхээ одоо яриа л гэж байна. Ер нь таны хувьд энэ Монгол Ардын намын талцлага хоёр огцсон байгаа асуудлыг улс суурь шалтгааны нь юу байсан гэж харж байна? Суурь шалтгааныг өөр улс төрөөс нэг ажиглагчийн байдалтай байжгаад саяхнаас эргэж одоо орж ирж байна. Гэхдээ энэ хавраас эхлээл үнж эхэлсэн. Нэгдүгээрт нь бол энэ эдийн засгийн байдал нь өөрөө унаад эхлэхээр хоорондоо өмж эхэлдэг. Эрх ашигуудын одоо хоорондын зөрчил өөд явсан болов гэсэн ийм бодлоо. За дээр нь бас эрх ашигынхаа ирэмб нэгдүгээрт нь улс их орныхаа эрх ашиг, хоёрдугаарт нь тэр
одоо намынхаа эрх ашиг гэдэг юм ийм ирэмбийг алдчихаар тэгэл хоорондоо үл ойлголцол үүсэж эхэлчихдэг шүү дээ. Түүнд л боловлогч бодож байна. Одоо тэгэхээр хуваагдсан хоёр тал тус тусдаа уулзаад дараа нь нэгдэж уулзна гэсэн үг юм уу? Тий, ер нь нэг аль альтай нэгдүүлээ сайхан ярилцаадах юм. Тэгээд дараа нь ойлголцох талуудаа ярив. Одоо үндсэндээ ингээд одоо юм тодорхойгүй дэлхийн нийт тодорхой бус байдал байна. Эдийн засгийн байдал муу байна. Сайн биш байна. Энэ үед одоо улсын төсвөө батална гэдэг хамгийн том зорилго байж шүү дээ. Тэгтэл хуучин бол 4 хилцүүлэгтэй байсан төсвийг одоо энэ 5 хилцүүлэгтэй болсон. Одоо дөнгөж 2 дахь бол явж шүү дээ. Энэ удаагийн 2 дахь гэдэг бол хуучин одоо хамгийн ихний хилцүүлэг гэсэн үг. Тэр чинь баг төсвөө өргөсний дараах нэг хөдөлгөөн хийчихдэг байсан зүйл. Тэгэхээр одоо тэг хүртэл тэрүүг дөнгөж хийгээд дараагийн хамгийн гол хилцүүлэг бол хуучнаар 2 одоогийнхоор 3 дахь хилцүүлгээ хийж эхлэегүй байна гэдэг бол үндсэндээ айгүй буруу гэсэн үг. Тэгээд төсөв бол өөрөө Монгол Улсын макро эдийн засгийн бодлого байдаг. Дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого. Тэгээд төсвийн бодлого одоо тодорхой бус байна гэдэг нь бол өөрөө эргээд эрх чиглэлийн бизнес орчинч угаасаа л бас тодорхой бус муу байна гэсний эрсдэлтэй байгаа үед бол нэг өөр хоорондын ширээ сандлын асуудлаас илүүтэйгээр улсын орныхын эрх ашигыг харж манай намын аль талд байгаа хүмүүсүүд нь эв зүг болоод мэдчих байхаа л гэсэн ийм итгэл шадарсан амар сайхан байсан. Тэгэхээр яг энэ нэвтрүүлэг ажлын хэсэгтээ ингээд орж ажиллах нь эвлэрхээс илүү бүр эвдэх юм уу? Ийм эрсдэл болох бас харагдаад байна л та. Би бол тэгж бодохгүй байна. Таны хувьд одоо Монгол Ардын намын баг хурлаас амар ёслон намын дарга сонгосон шийдвэр юу хууль дүрм нийцэн гэж харж байна. Одоо хүртэл намын дарга дээч өгч хүлээгүй байдалтай байгаа шүү дээ. За хэрвээ та бүгд санаж байгаа бол намын баг хурлахын өмнө удирдах зөвлөл дээр би бол өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Тэрүүгээч вечиг дээр бас удирдах зөвлөлийн гишүүдтэй хэлсэн. Ямар байр суурь вэ гэхээр би за амар ёслон дарга, зандан шатар дарга та хоёр одоо баг хурал дээр битгий өрсөлдөж чээ. Намын их хурал дээр өрсөлдөж чээ. Намын баг хурал дээр өрсөлдөхөр чи ингээд намаа хувааж байна. Дахиад их хурал дээр өрсөлдөн дахиад хуваана. Ардын намыг ингэж олон удаа хуваадах шаардлага алгаа. Намын баг хурал дээр та хоёр одоо өрсөлдвөл хэрвээ өрсөлдлөө гэж үзэхвэл та хоёрын хинж 3-2-ын саналыг авахгүй. Ягаад тэгэхээр аль нь одоо манай намын лидерүүд нь шүү дээ. Тэгээ хоёр лидер хүн үцхээр санал бол 50 орчим дээр л эргэлтэнэ. Түүнээс биш 3-2-ыг авдаг тийм зүйл амьдрал дээр ер нь баг ховор. Тийм учраас ийм ойлгомжтой зүйл байхад хоёлоо өрсөлдөж тэгээд 50 гарна л 50 цаал саналууд авцгаасан шүү дээ. Тэгээд дараа намынхаа дүрмийг зөрчсөн бол бүгдэнд нь л ойлгомжтой. Тийм. Тэгээ одоо юу гэж үлдээж өгсөн бэ? Энэ саналыг энэ зүйлийг би өөрөө удирдах зүйл дээр хэлсэн. Тэгэл хүлээж аваагүй аль нь. Тэгээд өчигдөр ч гэсэн бас удирдах зүйл дээр энийг би эргэлж сануулсан. Амар ёслон гэж хүний хувьд одоо хуулийн байгууллага шалгалтад ялгагдчихаар татгдсан юм байдалтай байгаа. Энэ хүн одоо намын гишүүнээр юу цааш байх юм? Хагоо хүнийг юм буруутай шүүх тогтоо шүү дээ. Тийм ээ. Яг энэ нөхцөл байдалд яах вэ? Өчигдөр удирдах зүйл дээр бас хулгайтай эвлэрэхгүй гэж турлаг хайд гарсан гэх мэдээлэл бас гарсан юм. Тэр яриа бол худлаа яриа. Хэдүүлээ тал талдаа жудагтай байх хэвээр. Худлаа яриа. Өдөр зүйлийн орол дээр бид нар суусан байгаа шүү дээ. Тэгээд өдөр зүйлийн орол дээр суугаад нөхцөл байдлаа бас ярилцаад тэгчээд Орсын холбооны улстай 3 цаг 30 минутанд нэгдийн талаар одоо хилцээр яриа хийх ёстой гэж хэлээд орлоос гарч явсан. Тэгэхээр та бүгд минь бас бодиттой мэдээлэлүүд өгмөрөө янз бүрийн тийм худал яриануудыг битгий сэвэчээ. Хоёрдугаарт нь энэ үг би хамгийн ярианыхын эхэнд хэлсэн хилцээрийн одоо давж болохгүй шугамуд гэж би үүний нэг нь бол тэр хууль байгаа. Хуулийг давж гიშгдэг эрх Монгол улсын хиндж байхгүй. Хүн болгон дагаж мөрөд яригдсан уу? Болгонд яг шүүнд хариуцлага. Энэ бол өөртөө хуулийн асуудлууд шүү дээ. Хуулийн асуудлууд тэрүүгээрээ л явна. Өнөөдөр бүлэг эвлэрч чадаагүй учраас бүлгийн уралдуулж чадахгүй. Улсын хурлын даргаыг одоо томилох хэсэг асуудлыг байр суурь нэгтгэж чадахгүй юм гэдэг мэдээлэл байна. Гэхдээ одоо бол удирдах зөвлөлөөс гарсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тал талдаа хуралдаад эргэж
ажлын хэсэг дээр Юудаг багтаж болдог. яриад явнаа. Тэгэхээр нэлээд урт хугацаанд, удаан хугацаанд хоорондоо илэрхгүй одоо маргалдаа суудсан талыг нэг 10 хэдэн цагийн дотор шийдчихнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр аль талбай хүлээцтэй нийтлэг том эрх ашиг харж агаад нэг зүг рүү хараад зогсож болов гэсэн юм итгэл үнэмшил надад бол байна. Тийм горьдлагч байна. Та аль талтаа нь уулзсан. Өнөөдөр юу аль талтаа нь уулзсан. Уулзаагүй. Ягаад гэвэл ажлын хэсэгт нь аль талаас нь тэг ажлын хэсэг дотроо л уулзчихна. Одоо л уулзаагүй нь ягаад гэвэл хүлээж байна. За баярлалаа.